Өдрийн мэнд продукт ирээд нисгчний 95 жил 25-аас 2020 он гинэ. 25 онд анх нисэх өдрөөд гэж байгаа. Дивиз хороо эскадрал гэж нэрээ өөрчлөж яваад байсан юм байна. Одоо болохоор 2011 сараас нисэх хороо гэж нэртэй. Нисгчний 95 гэдэг энэ дээр болохоор одоо байлдааны талын цэргийн нисгч ингэж сотготой юм шиг байна. Агарын наад юм байна. Агарын цэрэг зэвсэгчний 337 дугаар байна. За ямар ч бас зэвсэгдэж гэж байгаа мэдээж нисэх байх хэрэгтэй. Тэгээ орчин үеч нөгөө дороо мороо гэж заавал том онгоц гэхгүй ч гэсэн тийм бүжрэх зэвсгүүд гарсан бодвол тэднэр нь нисгтэй харьяалагдах байлгүй. За энэ нэг юм онгоц байна. Оросын том цэргийн онгоц болтой. Маркийг харах гээд харж чадсангүй. 137 гэдэг энэ бодоход саяны нэг зэвсэгчний 137 гэдэг нь тийм 91 оноос хойш 137 гэжсэн тэр ангийнхаа нэрээр ах шиг. Мэдээж Монголын албатай.